Дүүжин замын тээвэр төслийн 1-р шугамыг Яармаг Арцад үнэр хороолол чиглэлд барьж байгаа өгөөд нийтдээ 19 тулгуур баг нь байхаас бүгдийг угсарч тусгажээ. Тулгуур баг нь бол шугамын тогтвортой байдал, аюулгүй ажиллагааг хангах үндсэн бүтцийн хамгийн чухал хэсэг. Газар хөдлөлтөд төсвөртэй байх, геологийн онцлог нөхцөл зэрэг олон улсын стандарт шаардлагыг мөрдөх, аюулгүй технологи бүтээн байгуулалт гэдгийг мэргэжилтнүүд онцолсоор байсан юм. За энэ төсөл 4.2 км урттай шугамтай 6.5-аас 42 м өндөртэй тулгуур багнуудтайгаар төлөвлөгдсөн. За төслийн үндсэн суурь бүтцийг бүрэн угсарснаар барилга угсралтай ажил 61.7% гүйцэтгэлд хүрээд байгаа юм. Яармаг талд болон үнэр хороолол талд нэг стейшнтэй 4.2 км-ийн зайд 98 кабинтайгаар 6 м/с хурдтай явж цагт 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтайгаар ажилланаа. Төслийн ганц татлага ирсэн 8.4 км хурдтай 116 тонн жинтэй ганц татлага ирсэн. Энэ ганц татлагыг бид нэр 4 сарын 1-ээс угсралтай ажлыг эхлүүлнэ. 2 сарын хугацаанд ганц татлагыг угсрах ийм ажил хийгдэнэ. Тулгуур багнуудыг бүгдийг угсарснаар төслийн дараагийн шат болох ган татлага буюу трос татах болон тээврийн системийн үндсэн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. За энэ чиглэлд ашиглах 112 тонн жинтэй ган татлагыг 19 тулгуур багны дээгүүр агаараар сүлэн татаж суурилуулах бөгөөд за энэ ажлыг 2 дугаар улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.